Samsung Windows FM сонсогчдаа шинэрэн радио 106.7-гийн хөтлөгч Алтуугийн нь та бүхэнтэйгээ мэдчилж байна. Өнөөдөр 1999 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чавас хотод мандуулаахан маш сайхан өрөө болж сурагчид маань зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа гэдэг итгэлтэй байна. Ингээд яг одоо та бүхэндээ Улаанбаатар хотын FM радиогоор хит болж залуучуудын сонсох дуртай дуунуудын нэг болоод байгаа нэгэн сайхан уран бүтээлийг хүргье. Энэ дүүг 80-аад оныхондоо зориулж байна. Тийм ээ, бид 80-аад оныхон бид бас гадаа тоглож гараашин дээр гүйлдэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнхэн. Бид тэгвүшгэлж өглөө нүдсэн. Бид санкетээр уулдаж холорын шохог шилсээрээ норгоод шидэнд зурж тэсэлж тоглосон. Бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн. Бид 1-р ангиас уугарч Монгол гişиг үзэж 4-р ангидаа крилэр бичиж сурсан туршилтын туулайнууд. Бид картын бараанд очирлж хатсан талх эсэн чиглэлдээ зурж идсэн хүнд үед хүн болсон. Хатаасан банан хөлдөө алим цагаан сан мэдэж цэхийн зуугийн ундаа наалддаг зургтай бүх хятад шаахаа өмсөж усаар байрныхаа гадаа байлдаж уулын өргөл булаалдаж чулуугаар тулалдаж эхнээс кассетэн дээр дуу хуулж кристаллны толгойг спикер цэвэрлдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бид Super Nintendo Sega-н дээр Mortal Kombat тоглож үхлийн кодыг хэн сайн хийхээ үздэг байсан. Танк контр тоглодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид бол Voltron үздэг байсан үеийнхэн. Бид хамгаалтын дөрвөн машинаараа илж гар утасгүйгээр зөв зөвөр амьдарч Stars, дөрүүд, Сонсол, Восток баранд баардаж явсан сүүлчийн үеийнхэн. Бид өөр байрны саксны шийдийг шүндэнд бөөнөрөө хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид инх цусланд нэн чадаж нэг нэгэндээ дурлаж захиавчдаг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 телевизийн сууг, хавтгай дэлгэц MP3, iPad 2, Facebook, Twitter, iPhone 4S, PS4, Xbox, интернет аль нь ч байгаагүй. Гэхдээ бид хамгийн сайхан үчүүдийн эзэд явлаа. Бид 80-аад оныхон. Messenger, Twitter байгаагүй ч таалагдсан охиндоо бичсэн захиаг минь хүргэж өгөх найзууд байсан. Facebook дээр мянган найз үйч хөршийнхөө нэрийг мэддэг байсан 80-аад оныхон. Багштай задуулсан ч аав ээжээсээ тас нууж Атманы отдог газраас замбруулж найз охтоо гэртэн хүргэсэн баатрууд цүнхийг нь барьж гараас нь хөдөлчөөд улаадаг ичин хийчүүд явлаа. Элви заараг төсөөлөөчгүй их чихээ хувцыг хурдан багтаас айл гэж хүлээсэн төвчээр түнгээ. Кантны усууж цав цагаахан цас идэж огцынхаа нүрийг угаасан ч өвчин тусч хэвтээгүй өлчрөөд. Уух гэж биш бүжгэлэх гэж цугласан нөхөд найзандаа очиж модыг нь хахалж усыг нь зөөсөн жинхэнэ найзууд. Бид 80-аад оныхон.